Өдрийн мэнд хүргийн үзэгчтэй Монгол телевизийн нэг юм асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийн продакшнаас бэлтгэн хүргэдэг эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань өнөөдрийнхөө дугаарыг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгээрээ эмэгтэйчүүд та бүхэндээ боловсрол, эрүүл мэнд, гоо сайхан гэд бүхий л сэдвээр та бүхэндээ одоо мэдээлэл хүргэх зорилготой энэхүү нэвтрүүлгээ бэлтгэдэг байгаа. За түүний зэрэгцээ олонний танил одоо бидний сэтгэл зүрхэнд хоногшсон тэрхүү эмэгтэйчүүдийг энэхүү нэвтрүүлгээр урьж оролцуулан за тэдгээр зочдтойгоо халуун дотн сэдвээр ярилцдаг уламжлалтай. За тэрхүү уламжлалынхаа дагуу өнөөдрийнхөө зочноор Монгол улсын гавьяач жүжигчин Зууны Манлай дуучин Саран Туяаг урьж оролцуулаад энэ танд өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өсгч түмэндэж гисэн. Баярлалаа танд. Тэгэхээр өглөө би яг ингээд ажилдаа хурж ирээд ажлынхаа ширээнийхээ ард суухад манай сэтгүүлч миний ширээн дээр өнөөдрийн тантай ярилцах энэхүү одоо нэвтрүүлгийн дугаарын зохиолыг гаргаад тавьсан байсан. Тэгээд ингээд асуултыг нь үзээ сууж байхдаа нэг тантай ярилцах юм чи хамгийн түрүүнд ямар сайхан асуултаар эхлүүлэх вэ гэд бодож илээ л да. Тэгээ юуны түрүүн сайхан сэтгэлээ сэргээхийн тулд дуу сонсмор санагдсан. Тэгээд ингээд захин хуудсууд руу ороод ингээд яжсан таны хайрын бэлэг гэдэг дуу хамгийн түрүүнд нүдэнд туссан. Тэгэхээр энэ таны хувьд бол хамгийн одоо сүүлийн шинэ бүтээл байна уу? Тэгэд бусад өөр нэг дуучинтай хамтарч дуулсан байсан тийм ээ? 2012 оны ерөн эхний уран бүтээлийн нэг л дээ. Хайрын бэлэг сумгаа би United Colors of Benetton манай Монголд ороод ирсэн байгаа. Энэ сайхан брендийн хамтарч гаргасан. За тэгээд энэ New Star студийн бүтээл тэгээд хайрын бэлэг клип нь гарсан. Энэ дуутайгаа цомогтойгоо хамт хайрын бэлэг клипийг манай Евроше брэнд бас танилцуулж ээлж дууны найруулагч Ядамсран манайхан бол Ядгаа л гэдгийг уралдахын бол энэ дууг ерөөсөн анханасаа л дуэт дуулна гэж бодсон байсан. Тэгээд энэ бол New Star студийн надад 2011 оны шинэ жилийн одоо парти гэж ярьдаг шүү дээ. New Star студийн ёлкон дээр бэлгэлсэн бэлэг. За. Тий. Одоо дуучиндаа нэг одоо дууны эрх одоо нэг дуу бэлгэлье гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тийм эрх над бэлгэлсэн. Тэгээд энэ бол надад их том бэлэг болсон болоо гэж бодож байна. Тэгээд чин сэтгэлээсээ бэлгэсэн бэлэг юм гоё байдаг. Тэгээд манай New Star студийн продюсер Гантрын дуучин Сосо Павлашвили гэдэг дуучин байдаг. Нэг тиймэрхүү маягаар чи нэг дуулаатгах чигээд би нэтээс бидрэг Сосог сонсоол. Тэгээд өөрөө хоолн ер нь тиймэрхүү. Тэгээд эрэгтэй дуучтаас бол мэдээч хэрэг хин дуулж байгаа бол гэж өөрөө бас тааж ядсан бахал та тийм. Яг би бүр нэр өгөх гээд эрэгтэй дуучинд яг бэлгээр ирсэн дуунууд таны хувьд юу хэрэг байдгийг за мөн бас өөрийн таны ингээд тийм ээ захиалаад надад нэг ийм л дуу бүтээгээд хийгээд өгөөч гэсэн захиалгын дуунууд анх би 1999 онд дуу яг захиалагч байх хүүмэн төрсэн байсан болохоор манай найз Ангра маань хүүтэй гэж дуу бэлгэлж байсан. Дараа нь 2006 онд хохинтой болсны дараа Тэнгэрээс унсан марал гинэрэ гэдэг дууг манай Жигүр Гранд группийн одоо ерөнхийлөгч хөгжмийн зохиолч Баттар ах бэлгэлж ирсэн. Энэ бол сайхан бэлгэний доонууд байна. За мөн хөгжмийн зохиолч Балхч Яран нарагч Хүрлбаатар нуганаар хамтарч надад шинэ жил манад ирлээ гэд Санта баахан олон Санта өөнөртөө ахуулсан клипэн дээр бас дуу бэлгэлсэн, клип нь бас бэлгэлж ирсэн. Энэ бол том бэлэг байгаа. Тийм. Уран бүтээлийн хувьд тийм ээ. 2001 онд бас намайг Саран одоо юу гэдгийг одоо миний нэг хувийн амьдрал чинь нэг өөрчлөлт ороодаснаас болоод намайг их гондуу байх вэ гэж бодсон юм уу? Манай хөгжмийн зохиолч Яран нарагч нар их дэмждэг. Одоо ч гэсэн одоо надад ингээ уран бүтээл дэм хайралтай хувийн амьдралд ч гэсэн тусалдаг тийм манай уран бүтээлч зөнтэй байдаг. Тэр бол бас бэлэг гэдэг яг дууны бэлэг дээр бас яг орох байх л та. За тэгээд Чока ах маань манай Харанкан Чока ах маань би дуртай гэдэг дуу бэлгэлсэн гэлтэй. Тэгээд манай Гантер New Star студийн бас Гантер бас төрсөн өдрөөр бас надад дуу зориул зохиож өгсөн. Гэхдээ энийг бол би яг захиалж хэлсэн. Төрсөн өдрийн аялалгуу гэдэг дууны одоо юу байгаа. Тэрийг бол би өөрөө захиалаад тэгээд шүлгийг манай дуучин хэрлэн бичижсэн. Тийм юмнууд байдаг. Ер нь гэхдээ дуу захиална гэх юм бол яг надад яг ийм хувийн юм гэж байгаагүй. Зүгээр сэтгэл буруугүй гэдэг нэг дуу байдаг. Яруу найрагч Эмүүжин шүлгийн ч хөгжмөн зохиолч Балхч бичсэн. Тэрэн дээр Эмүүжин ингээр шүлэг бичүүлнэ гээл байсан чинь Эмүүж
дуучин хайртай үнэ эмдэг төвцөн иргэнгээд л хоол махчнаал би гэрт нь очицсан суугаад яг хад энэ байдаг шин шууд мууд буцаа тэгэл ингээл яриад ирсэн л та гэсэн чинь ерөнхийн нөгөө дууныхаа заяа агуулгыг хэлээд ямар шууд гэл айны шуудаа гэл ингээд тэгэрээ иймэрхүү маягийн хайрцаг гэл би захиалаад ирсэн. Тэгсэн чинь дараа нь буцсан чи яг нэг надад зориулж бичсэн юм шиг санагдсан. Дээрээс нь харуулслын биш блюз гэдэг дууны шүлгийг манай цоотлын холон бас надад зориулж бичсэн юм шиг санагдаад байна. Гэх мэтчлэнгээр бас нэг тийм дуунууд бас байна. Таны нэг ярьцлаганаас уншижсэн л та. Би уран бүтээлээр дамжуулаад өөрийнхөө хувь амьдралыг тэмээ гаргах илтгэх дурггүй гэдэг тийм агуулгатай хариулт өгсөн байсан гэж сэтгүүлчийн асуултанд ийм асуултыг дахиад тэрнээс одоо тухайн үед хариулсан ч гэсэн дахиж асуумаар байна л да. 6-7 онд илүү тэр намайг дурсдаг болов гэд дууг та гаргасан байгаа тийм ээ. Тэгэхэд л яг тэр дуу яг таны тэр дуугаар дамжуулж та бас илтгэгдээд байгаа юм болов гэдэг нас тийм төсөл бууж ирсэн. Тэр бол одоо ч миний анх гарснасаа хойш ер нь өнөөдрийг хүртэл яг үзгээр дамжуулаад маш их бодлыг хүн тийм ээ өөрийгөө эргээд өөрийнхөө өнгөрөөсөн болон тэр амьдралыг эргэх дурсах тэр боломжийг олгодог тийм тултай. Тэгэхээр алдартай дуучин дурлсан эрэгтэй хүнд хэцүү бахал та. Яагаад вэ гэхлээр би одоо байнга телевиз радиоор гараад дууг нь яваад тэгэхээр нэрэж надад зориулсан ч юм лээ гэж боддог бахал та. Яг би ерөөсөө тэгж бод дээр үед бол хайртай бүсгүйхэн сэтгэлийг эзэмдэхийн тулд цонхон доор нь одоо серенад дуулдаг байсан бол эмэгтэй дуучин эмэгтэй сэтгэлд татсан залууга татахын тулд нэг дуу дуулаад байхгүй штэ. Тий, яг үн тийм байна. Би зүгээр л ингээл өөрийнхөө байгаагаараа байхад би ер нь нэг эрэгтэй хүний сэтгэлийг нэг дуугаар татчих гэж хэзээч бодож байгаагүй. Энэ одоо миний дутагдал байна да. Тэгээд тэр намайг дурсдаг болов ч юм уу мэдээч хэрэг хүн болгоны сэтгэл зүрхэнд нуугдж байдаг тэр хөнгөн гоныг одоо хайрын дурсамж ч юм уу тэрийг санагалзуулсан дуунууд бол хүн болгонд байдаг шүү сэтгэл зүрхэнд. Тэгээ тийм дуу чиглэл тэр намайг дурсдаг болоод би ганцаараа машин дотроо гүүрэн дээгүүр давхиж явахдаа сонсох дуртай гэл нэг хөөрхөн амар гоё тухтай томоотой бүсгүй хэлтэй бүсгэл тэгээд иймэрхүү маягийн дуунуудыг бол бусууд за сараа марти гэдэг ч юм уу тэг мартах гад гэдэг юм уу яг тийм хүн мартах зорилттой дуу байдгүй шүү дээ чинь тэг марти гэдэг чинь бол хүнийг мартах зорилттой биш харин энэ бол золиос өөрийнх нь сэтгэлийг одоо золиос гаргаж те одоо хайраасаа татгалзах чадж байгаа тэр эмэгтэй хүний одоо сэтгэлийн тэнхийг үзүүлсэн дуу болохоос биш энэ хүнийг ингэж мартаж болдгийг гэсэн тийм жишээний дуу биш. Тэрийг буруугаар ойлгоод ах шиг байна л да. Чинийхэн төлөө би өөрийгөө ч мартъя. Ингээд бүх хайр дурлалыг мартъя. Хайрж болохгүй бол энэ хайрыг зогсооё гэдэг ч юм уу те. Тийм бас нэг тийм sacrifice байгаа юм штэ. Тэрийг буруугаар ойлгоод л байдаг тийм байдаг. Гэхдээ үзэгч сонсогч бол олон түн янз янзаас өнцгөр нь олж сонсож байгаа юм чинь энэ бол олон хүнд л хүртэж байгааг нь шинж баг л та. Та түнсийн ярианд их гоё зүйлийг хэллээ л те. Ингээд гүүрэн дээгүүр ганцаараа явж байхдаа сонсох дуртай тийм дуу байдаг. Хүн бүрийн сэтгэл яг хөнгөн гониг байдаг. Тэрийг дуутай хуваалцдаг тийм ээ. Тэрхүү гонига өөрхөн сонсох дуртай дуугаараа бас илэрхийлж ингээд гонига ингээд тийм ээ. Одоо сэтгэлээ тайтгаруулдагч гэд ингээд ярьж байна. Тэгэхээр таны хувьд яг тийм бүтээл одоо сайхан сонсох дуртай мэдээж өөрөө их гэлтгүй тийм ээ. Бусдын сайхан дуунууд байдаг шүү дээ. Яг хүн бүртэл нэг тийм сайхан уучуу дуунуудыг сонсохлоор л хоолой сонсохлоор амарч гисэн юм шиг санагддаг. Ялангуяа тийм нэг ажил тараал ядраад ирэх үед бол нуруу бонцтхон дууг сонсоод явхад бол их сайхан байдаг. Сонгодгуудаас бол сонсох дуртай. Julio Iglesias-ийн дууг дуулах сонсохлоор их гоё юм байж шүү дээ. Ер нь тийм нэг хүнд нэг тийм өөрийнхөө юу сонсогдол те нэг тийм ностальжи гэл нэг дуу явдаг шүү дээ. Хүмүүс ностальжи гэл байдаг шүү дээ гэхэд бол хүнд янз янзын үеийнх нь ностальжи байдаг болохоор хүнд зөөлөн сонсогддог ямар ч тийм нэг тийм дарамтгүй
хаард тийм дуунаас гаднаас жоохон зөөлөн ял надад бол би бол тийм жоохон зөөлөн дуунд дуртай. Цоглог дуунууд гэх юм бол амар гоё электрон дуунд бол би сонсох дуртай. Тэгээд тэр юу бол ертөнцийн бол машин сонсдог дууныг өөр гэртээ өглөө сонсдог дууныг өөр орой сонсдог дууныг өөр. Тэгээ нэг жирэлсэн энэ юунад сууг солих момент дундаас бас хаяа бас хөгжим сонсох нэг мөч өөртөө гаргаж байгаа хэрэгтэй биш. За тав дээрийн ярилцлагын дундуур манай сэтгүүлч бас үзэгчтэй өөр илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилготой бас мэдээлэл пакэжийг бэлдсэн байдгийн. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа төр завсарлуулад тэрхүү үзэгчдэд зориулсан мэдээллийг хамтдаа хүлээж авч үзье. За. Үнэр гаргагч байгалийн бүтээгдэхүүнийг сэргэн мандалтын үеэс дахин хэрэглээнд нэвтрүүлж, спиртийн найрлаганд уусгасан анхлан үнэртэй ургамлын тосыг олон янзаар нь үйлдвэрлэн гаргасан байна. 18 дугаар зууны үед Кельний ус хэмээх үйлдвэр үнэртэй усаараа алдаршиж байсан бөгөөд түүнийг Итали гаралтай Иогни Мари Фарина 1709 онд үүсгэн байгуулжээ. Кели хотын нэрээр үйлдвэрлэгдэн гарах үнэртэй усны түүхийг эдэд Ингүүрс, Аг, Цэд, Нийл, Сарнай, Жүржийн цэцэг, Цёлийн дуруудаг модны хатаасан холтос, Нимбэг, Жүржийн хальс ордог байна. 1792 онд Кели хотыг Франц эзэлснээр тухайн үнэртний нууцыг францчууд мэдэн одоо хүртэл дэлхийн нийтэд Франц зөрчиг өөрийн үнэрээрээ гайхуулсаар байгаагийн нууц нь энэ юм. Холбоотой мэдээллийг дүнг сайхан манай сэтгүүлч мань бэлдсэн байна. Тэгэхээр дуучин Саран туяаг одоо яг илтгэдэг тэм сайхан сүрчиг та өөрөө яг ямар үед ямар одоо сүрчгийг илүү хэрэгэлдэг. Ялангуяа одоо тэм сайхан одоо тийм ээ халуун дотн уулзалт гэдэг юм тийм одоо та нарын хувьд бол яг ямар уулзалтанд явж байгаа ямар үед очихдоо тийм ээ тэм сүрчиг хэрэглэн гэсэн зүйл байдаг л ахал та. Өдөртөө заримдаа 2-3 сүрчиг солих шаардлага гардаг. Хувцсаа солих, уулзалтны одоо ач холбогдол өөрчлөгдөх. Тэр үед тоглолтод аялын тоглолтоор явж байхад манай найз Төв аймгийн 100 модын театрт ингээд тоглолт үзэж байхад үнэртэй ус чинь сүрчиг чинь солигдож байгаа нь мэдэгдэжсэн гэж хэлж ирсэн. Тэгэхээр бол яг л нэг уур амьсгал те ингээд хувцсны сэтгэл санааны байдлаас бол сүрчиг өөрчлөгддөг. Би сүрчигэнд дуртай. Тэгээд сүрчгийг их чухалчилдаг. Мэгтэн өөрийнхөө үнрээр үнэртэх сайхан л та. Тэгтээ сүрчиг бол яг өөрт нь зогсон үнэр гэж байдаг өөрийнх нь. Тэгээд миний хамгийн удаан төрөж байгаа бол Исимиякийн Лед Эсэ гэдэг усыг төрчихсэн би дээрээс. За дээрэс нь бол Cool Water David бас төрхдөг байлаа. За дээрэс нь бол одоо бол би сүүлийн үед бол дандаа Versace-гийн уснаас төрж байгаа. Versus за дээрэс нь энэ өнөөдөр бол Gloria одоо юуны Gucci-гийн уснаас төрсөн байгаа. Тэгээд ер нь хүмүүс агиох тийм ингээл Dior-ын ус бэлгэлээд идэг байхгүй. Dior-ын addict ч юм уу Pure Poison гэдэг гоё л доо. Тэгээд эмэгтэй хүнд бол үнэртэй усыг үнэрийг өөрөө олж мэдрэж үнэртүүлэх зүгээр юм болов гэж боддог. Тэгээд бэлгэлсэн болгоныг хэрэглээд байхгүйгээр. Тий, тэгээд тэрийг яг тааруулж төрхүүлдэг их зүг юм болов. Тэгээд сүрчиг төрөх нэг бас соёл байт юм шиг үл шүү дээ бүхэл бүтэн. Яг үн тэглэхгүй яах вэ? Аль болохоор өөрөө тасаг хэрэглээ юм. Том саваар нь ингээл хямдхан юм чинь бөөнөр нь авчдаг. Тэгээд сүрчгнээс уудах болон хадгалах хугацаагаас эсвэл сүрчгийн нөгөө чанар нь муудаал ирэхлээр хэрэгцээг болчдөг ч гэдэг юм уу те. Тэгэд сүрчгийг бол ер нь үнэр бол их чухал. Би өөрөө бол юм арома их үнрээр өөрийгөө эмчлэх дуртай. Тэгээ өрөөнд бол ингээд өрөөнд болон машинд ч юм уу амьдарч байгаа газарт ямар үнэр гэрт орж ирэхэд хаалгаар орж ирэхэд хоол үнэрсэн хайлнаад би дургу. Яагаад? Хоол бол галзууханд үнэртэж явах хэрэгтэй гэж би боддог. Тэгээд би хоол амттай хуурах муурах юм бол хичнээн агаар шүгч байлаа ч гэсэн галзуухных нь өрөө онгорхоо одоо юм аркын тэлбэртэй жижиг юм байх юм бол би бүгд босод өрөөнийхөө хаалгыг хаадаг, шүүгэнүүдийн хаалгыг хаадаг. Тэрийг та нар ингээд өөрсдөө ингээд гадаад оронд ч юм уу өөр тусгай оронд очиод ингээд өөрсдөө ховсноос үнэрч байгаа үнэ. Тэгэхээр ингээд манай Монгол махны үнэр ч юм уу нэгэд шингэсэн байдаг. Тэгээ тийм үнэр би жоохон дургу. Би өөрөө их үнэрч хүн. Тэгээд би орой унтахаас өмнө ч юм уу тийм одоо
сүүлийн үед бол танс бад айгүйх тийм бодолтой тийм арома юунууд байдаг л та. Тэгээ тэр нь бол нөгөө жинхэнэ одоо нөгөө байгалийн үнэртүүлэгчийг үнэртүүлж лагаар асааж тий халааж тэр үнэрийг түгээдэг. Тэр үнэр бол фэншүүгээр ч гэсэнтэй гэрээс зөв үнэр үнэртэх. Хүмүүс нь зөв үнэр үнэртэж зөв бодол толгоонд нь орж ирнэ гэдэг бол зөв бахлагч боддог. Амьдралаас бас тэр нэг сайхан таашаалыг авч чадчих. Тэгээс биш зүгээр нэг юм спрей ингээд засчдаг штэ тий. Энэ бол тэр хүн төрчин зүгээр л бид нар бол нэг 2800 3000 төгрөгөөр зүгээр нэг юм бие худалдаад авчиж байгаа байхгүй. Төрхөн зургийн хоронгон зургийн үнэрийг тэг хиймэл үнэр штэ. Таны гоо сайхантай холбоотой асуултыг асуумаар байна л да. Магадгүй сэтгүүлч бүр л асуудаг л баг. Гэхдээ энэ сэдвээс үзэгч бүр маань л байнгын мэдхийг хүсдэг. Яг ингээд таны арьс бол үнэхээр сайхан арьстай. Гоо сайхан ч хүртэл хэлдэг. Тэгэхээр яг одоогоор бол та арьсандаа яг яаж хамгийн таны дээр тийм ээ чухалчилж ингээд арчилгаа хийдэг. Тэр арчилгаа гэвэл эмэгтэй өглөө таланд ямар царай харъя гэвэл ерөн тэр өдөр оройныхон тэр өдөржингөө ямар байсны л үр дүнд юу идэж уусан, яаж ажил хийсэн, яаж амарсан. Тэгээ унтахаас өмнө бол нүрээ бол маш их тайван арчлах стилтэй цэвэрлэх хэвээр. Тэгээд сүүлийн тулынхоо манайхан ингээд нүүр нь ингээд асуун хөвмө өнгөр ингээд үрээд идэх шүү дээ. Тэр их буруу юм шиг санагдсан. Тэгээд нүрээ бодохтай маш их тийм нөгөө багс зөв багсаар бодож те байгалийн гаралтай тийм нүдний одоо ингэсгүүд биш таа ингэсгүүд тэрийг хэрэглүүлэх зөв юм болоо гэж боддог. Тэгээ сүүлийн үед бол одоо бид нар 21 дугаар зуунд BB крем гарцсан байгаа шүү дээ. Одоо крем, тос бүх юм нэг зохицолбор болсон. Тэгэл одоо нэг дор төрхөөл одоо өөр юм төрөх шаардлагагүй. Тэр нь бол чиг миг бүгдийг ядаг. Тэгээ BB кремтэй их найзалж байгаа. Тэгээд ер нь бол нүрээ бол эмхтэн зөв арчлах юм бол ялангуяа бид нар урлагийн усуд бол байнга бодож идэг болохоор тэр бодгийг яаж хэрхэн арилгах вэ гэдэг л айгүй чухал байдаг л та. Ялахад их амархан. Авахд хэцүү. Тэрийг бол дандаа юм ойлээ те тосон юугаар авдаг. Тэгээ тэр бол их зөв юм байлээ. Тэгээд эмхтэн бол зохиндоо айл болохоор баг гар хурж зохио хайрлах хэвээр, нүрээ хайрлах хэвээр, нүдээ хайрлах хэвээр. Хэрэгцээтэй мэдээллийг зөвлөхөг манай үзэгчдэд хүргэлээ. Тэгээд таны бас нэг ярьцлагыг уншиж байхад тэгжсэн. Би тайзан дээр гараад бүжиглэн гэхлээр ичээд идэг гэд яагаад тэгт юм бол? Тэр бол нэг зөксгөө хөдөлгөөний хэлж байгаа хэл. Тэгээс биш. Өөртөө зөксөн зохимжт хөдөлгөөнийг багшийн тавьж өгсөн хөдөлгөөнийг бол тавилттай хөдөлгөөнийг бол хийхэд ч юм байдгүй. Надад бол тайзан дээр өөрөөсөө нэг одоо зохиосон хөдөлгөөн хийхлээр надад их нийтнээс надад байдаг. Манга татаад тайзан дээр. Тэгэхээр тавилттай поз ч юм уу тавилттай хөдөлгөөн хийх бол надад бол их юм байдгүй. Сүүлийн ер нь яг тийм шинэ тийм бүжиг мүжгээр хичээлэнч гэдэг юм уу тиймэрхүү юм байна уу ер нь таны хувьд? Угаасаа бүжгээр хичээлэх юу байдаг бас бас шаардлага байгаа. Тий. Тэгээд ардын аргагүй Монгол аялгауг бол тэр чигээр л бүжиглэх хэрэгтэй болдог л та. Тэгээд чи одоо бүжиглээд штэ гэж хүмүүс тэгдэг. Тэгээд чинь бол жоохон өөрийнхөө хэмжээгээр тэгэл би ингээл хараад энэ ямар бүжигчдийн гар нь ямар урт юм, миний гар ямар богино юм бэ чинь. Миний биений харьцангуй те. Тэгээд бүжигч чинь бүжиглсээр гар нь сунчдаг юм байл да гэж би шоолоод тэгээд бүжигчтэй бүжиглээд ахлаар өөрөө ирэхгүй бүжиглэх дуртай болчихдаг юм байл. Тий. Дуулах зүгээр дуулаад цусхаг уйтгартай санагддаг. Дуулж бүжиглдэг дуу гэж байна бас бүжиглдэггүй дуу гэж байдаг. Хамгийн гол нь энэ бол тайзны хөдөлгөөн гэдэг бол тавилттай тусгай хөдөлгөөн байдаг. Тэр хөдөлгөөний дагуу бүжиглж дуулвал бараг бүжиглснээс дутхааргүй дуусан байна. Дуучин хүн чинь тайзан дээр том тайзан дээр бол бараг бүжиглснээс дутхааргүй алхаж поз барьж дуулдаг шүү дээ. Их энерги зарцуулдаг. Дахиад таны уран бүтээл рүү чиглэсэн асуултыг асуух гэж байна л да. Та тухайн одоо захиалга өгж байгаа тийм ээ зэрэгтэл дээр одоо яг ямар газар очиж дуулахаасаа шалтгаалаад би одоо яг тийм тухайн зэрэгтэлтэй тохируулж дуугаа сонгодгоо гэл. Тэгэхээр үзэгчдээс хамгийн их тийм ээ ингээд захиалга гардаг. Таны ерөөсөө өнөөдөр энэ зэрэгтэлт яг би энэ дуугаа л дуулах яг тохиромжтой юм гэж хамгийн их сонгож байсан. Таны тэдгээр сонголтуудаас жаахан дуу байна. Шинжлэр бол цагаан шинэ жилийн шин сайхнаа би дуртай гэдэг одоо сайн дуу байна. За тэгээд би жаргалтай байна.
Миний дуу гэдэг ангирагийн чинь одоо нөгөө тоглолтын бичил тоглолтуудын хамгийн түгээмэл дуунууд л да. Захиалга гэснээс ер нь сүүлийн үед яг таныг ингээ хурж ирээд дуулаач гэсэн захиалганд ер нь хэрэг дарагдаад байна. Хурим их байдаг штэ. Хурим найр нэтэрийгээд мөн ус компаниудын нээлт ойн баяр байнга очно. Нэг хуримд очлоо гэсэн чинь хоёр компани нэгдэж байгаа хуримд очижсэн та. Тэгээ би гэрэлж байгаа залуу өсгөө нэр бусна мэлээ гэсэн чинь энийгээ засахгүй байдас. Тэгээд тэр бас их зүгэл юм байлаа, гоё юм байлаа. Гэхдээ ер нь хэд орчим насны усууд тоглолт үзэж байна. Ямар арга хэмжээ вэ? Хэдгээр үед нь одоо арга хэмжээ эхлээд эхний үед нүү дунд хэсэгт нүү төгсгөлийн хэсэгт нүү гэдгээс шалтгаалж уран бүтээлээ бэлдэж хувцлалтаа, үс засалтаа хүртэл бэлддэг л дээ. Энэ бол нарийн угаасаа тэглэхгүй яах вэ? Тэгээс зүгээр нэг яарч чаал нэг шалбал нэг шкафнасаа хувц авч өмсөхтэй биш. Энэ бол юу тэгээд тэр чинь бас нэг дууны найруулагч бүгдийг бэлдүүлнэ тэ. Хөгжмийн зоон, микрофоныг бэлдэнэ. Таны хувьд ер нь шав бол нэлээ цөөхөн байгаа шүү тийм ээ? Цөөхөн гэж ерөөсөө л нэг шавтай л тийм. Тэгэхээр одоо бол ер нь бол дахиад гарын шав бэлтгэх юм дээр тал дээр та анхаарч байна уу? Надад одоохондоо бол яг юу вэ? Цаг байхгүй. Ер нь бол насан буян гэдэг шавтай болоод 4 жил болж чинь тэгээд бас цаг хүрдгүй байсан. Өөрөө насан буян өөрөө их тийм шаргуу хөөцөлтгөө сайтай хөвгт учраас тэгэхээр шантрамтгай хөвгт бол сараагч намайг дуучин болохгүй юм байна л да гэж бодчихсон баг. Насан буян өөрөө их тийм шаргуу хөөцөлтдөг тийм ажилсаг хөвгт. Өнөөдөр ингээд Солонгост халимыг сургуулийн хэлний бэлтгэл сурч байгаа чинь бол өөрийнхөө л чадлаар явж байгаа. Борц зүрхээрээ гэж ярьдаг шүү дээ. Тэгээ энэ бол гайхалтай. Энэ бас одооны хүүхдүүд бол яг ийм хүүхдүүд л юмд хүрнэ гэж би боддог. Тэгэд бас төрөлхийн авиас бас байна те. Ер нь одоогийн хүүхдүүд ер нь яг таны хэлж байгаачлаа тийм шаргуу өөрийгөө дайшлах тал дээр ер нь хэр байна? Би сайн мэдэхгүй байна л да. Ямар ч үсэн дажгүй байлгүй дээ. Энд чинь зөндөө хүүхдүүд одоо Universe Bessons Гэгиасиод дээр гэл хүүхдүүд хүртэл багчууд дуулаад бүгдээрээ л өөрсдөө хөөцөлтөл дурвсалтай л автаал явж дуулж байгаа шүү дээ. Тэгэхээр бол хөөцөлтгүй гэж хэлэхгүй л дээ. Зүгээр ууггүй явах нэг өөрөлтэй тийм. Ихэлсэн ажиллаа дуусгах гэж зүтгэх нэг өөр зүгээр юу болохыг харчи болохгүй л орхичи гэсэн бодолтой байл энэ бас бүтэхгүй л дээ. Гэхдээ залуучуудыг хараад хахад ер нь өөрсдийнхээ хүсэл мөрөөдөлтөө бүх юм бүгд чөлөө цаг хөрөнгө мөнгө хүслээч гэсэн бүгдийг л зориулж байгаа шиг харагддаг шүү дээ. За тэгэхээр бидний ярилцах цаг маань энд хүрээд өндөрлөж байна. Ямар ч тач бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ та бүдээрийн ярилцлагыг үзэн сууж байгаа нийт үзэгчид за ялангуяа бүсгүйчүүд гэж онцлмоор байна. Тэгэхээр та тэдгээр бүсгүйчүүдтэй тийм ээ өөрийнхөө зүгээс сайхан тийм амьдралд нь тийм сайхан урам өгөх тийм ээ сэтгэлийн баяр баясгал бэлэглэх тийм сайхан үг хэлье гэвэл миний сайхан Монголын үзэсгэлэнгоонууд сайхан намарчцгааж байна уу. Монгол улс орныхон гудамж, танхимыг чимэж анхлын мөнөр сэнгэнүүлж яваа сайхан бүсгүйчүүдтэй энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Та нарын минь Мишельд манай Монголын нэг өдөр маань улам их гэрэлтэй нарлаг болж та нарын минь нэмсгэлд зөөлөн салхи хүлээх шиг болдог. Тийм учраас эрхэмсэг хадагтай нар бүсгүйчүүд, жоохон охтууд, ээж, эмээнэр, ачтан буурлууд маань та нарын сайхан ачлалтай сайхан зөөлөн гар, сайхан чансан сүйтэй амтлаг цай, та нарын минь сэтгэл шингэсэн сайхан яруу тод өгнүүд энэ халамжийн сайхан сэтгэл өгүүлсэн энэ сэтгэлийн одоо энэ сайхан үгсүүдийг бол би үргэлж мэдэрдэг. Тийм учраас энэ сайхан бүсгүйчүүдтэйгээ үргэлж энэ хорвоо ертөнцийн бол та нар дээр минь тогтдог гэж би боддог. Тэгээд гоо үсгэлэн ертөнцийг аварна гэхчээр бүсгүйчүүд бол энэ эргэн үеийн одоо хамгийн хөдөлгөх хүчин тийм учраас эрхэмсэг бүсгүйчүүдэд урагшаа амьдрал цэцгэлж байна. Өстой гоё үг хэллээ. Маш их баярлалаа. Тэгээд үзэгчдээ өнөөдрийн манай эмэгтэйчүүдийн цаг зав нэвтрүүлгийн маань зочноор Монгол улсын гавьяач жүжигчин зууны манлай дуучин Саран Туяа урагдан оролцож за бидэнтэй халуун дотн сэдвээр ярилцлага өрнүүллээ. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөл дахин танд баярлалаа гэдгээ хэлье. Ингээд үзэгчдээ маргааш өдрийн 12 цаг 30 минутанда эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.